guys, Soki байна. Өнөөдөр болохоор та нар маань миний нэг өдрийн блогтой хамт байх нь байна. Одоо би хаашаа явах гэж байна гэвэл галны дэлгүүр явах гэж байна. Та нартай тэгээ очингуудаа дэлгэрэнгүй тайлбарлаад өгнө. За тэгээд үзлээсээ өмнө та нар маань лайк болон subscribe дараад өгөөрэй. За тэгээд хэдүүлэг гараад уулзцгаая. Дэлгүүр дээр за энэ л маш чимэн галнуудаа. За манай дэлгүүр маань нэр болохоор очих гал. За тэгээд та бүхэн маань хаана одоо байрладаг вэ гэвэл Даргон терминалын 4 давхарт байдаг байгаа баруун жигүүрт. За тэгээд ер нь өөрөөр хэлбэл Шилэн Даргоны 4 давхарт байдаг гэсэн үг ээ. За тэгээд ингээ маш гоё төвчл сайтай дэлгүүр байгаа. За тэгээд энэ жишээлбэл тамхины үсний сав байна. Тэгээд ийм гоё чимэн юм те гитар, хийл, тэг тогоо суултуур гэсэн ингээ маш гоё хэлбэртэй те. Ер нь л яга одоо баавардвал ингээд ийм амар гоё тав. За ийм гоё ийм гал ихлээр гадаг даанч би ингээд бүх тавтаа сайн дарж байна. За энэ дас ингээд гоё гал байна. За тэгээд та бүхэн маань манай очих гал дэлгүүрээр маань үргэлжлүүлээрэй. За энэ болохоор манай нэрийн хуудас байгаа. За энэ болохоор Зипа асаагуурын бөөний төв тамхины даралдах хэрэгсэл. За энэ QR кодыг үзүүлээд манай пэйж хуудсыг дагаарай, Facebook пэйж шүү. За тэгээд дэлгүүр маань нэг иймэрхүү байна. За тэгээд хэдүүлээ ер нь бол тийм ингээд дэлгүүр дээрээ танилцчихлаа. Би жоохон буруу яриад байгаа гэсэн уучлаарай минь хаа. Иймэрхүү байдалтай байна. За тэгээд би яасан тэгэхээр энэ доор үйдэг тийм. Тэгэхээр би ороод энэ чихүүл утас байгаа. Би бол тэндээс ямар ч тийм чихүүл авч үзээгүй. Тэгээд анх даарсан тэгээд аюул хийлээ. Тэгээд энэ бол шилэн наалцдаг. Тэгээд би энэ бол тэгээд энэ бол тавж морж байгаа. Тэрээс бичлэг гэж асуув. Алтнаа үсэрдэг тавцсан багцсан гэж тоглосон. Тэгээд ер нь бол айгүй гоё. Уг нь кино зурчээс л да байж тийм кино зурдаг. За тэгээд та маань нэг л жирийн блогтой хамт байлаа. Тэгээд өдөр болгон би дэлгүүр дээр очтгоо. Өнөөдөр л очлаа. За тэгээд та маань лайк болон subscribe дараас үгээр дэмжиж өгөөрэй. За тэгээд хэдүүлээ одоо бичлэгээ төгсгөө. Бай бай.